Намрын сүүл сарын 22 бол Бурхан багшийн нэгэн дүүчин өдөр байдаг. Энэ өдөр бол Бурхан багш хийн ачийг хариулсан дүүчин өдөр гэж нэрлэдэг. Ингээд Бурхан шашинтай улс орнууд энэхүү дүүчин өдрийг бол их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгээ үүний учир нь бол Бурхан багш мэдлэх үед бол Бурхан багшийн ижээ бол тааллуулсан. Тэгээ Бурхан багш хэдийгээр хааны хүү байсан ч гэсэн одоо ээжигийн одоо өөрөг нь хөрвүүлээ тааллуулсан тухай бас мэдэж байсан байдаг. Тэгээ Бурхан багшийг төрөх үед нь бол ууланд сууж байсан даяанч хүн нэг бол төгсгийгээрсэн Бурханы хутгийг болж гэрээсээ гарч тань хүн болж явна. Эсвэл одоо маш их хүчрхэг хаан болно гэж ингэж бол башиг үзүүлсэн. Гэдэг тийм учраас Бурхан багшийн аав бол Бурхан багшийг гэрээн орхиод тойн болж явах үе гэсэн ийм их санаа зовлт их байсан. Тэр үед бол олон жижиг хаадууд байсан. Тэгэд өөрсдийн одоо улс гүрнээ хүчрхэг болгох бусад одоо хаадуудаас илүү одоо сүр хүчтэй байхыг эрхмэлж байсан. Тийм учраас хамгийн одоо эзлэгч том хаан болно гэсэн учраас Бурхан багшийн аав бол Бурхан багшийг элдв янзын сэтгэлийг нь одоо зовоох зүйлээс ангид байлгаж аз жаргалтай хүчрхэг хаан болгож хаан төрөө өвлүүлэхийг хүсэж байсан. Гэсэн хэдий бол Бурхан багш бол маш их ухаалаг хүн байсан учраас элдв янзын одоо зүйлсүүдийг сонирхдог. За ялангуяа төрөх, хөтлөх, өвдөх, үхэх тэргүүтээ энэ зовлонгуудыг бол Бурхан багш бол олж хараад түүнээс ангижрах аргыг хайж ер нь бол орчлон хорвоо дээр хэдийгээр хааны төрлийг авсан ч за одоо хааны хүү байгаад бүхий л одоо зүйл нь хангалттай байсан ч гэсэн хүн бол одоо зовлонгоос ангид тустай байх аргагүй юм байна гэдгийг мэдээд хүн бүрт бол зовлон болол байд юм байна. Тийм учраас энэ зовлонгийн учир шалтгаан нь одоо юу байна вэ? Зовлонгоос хэрхэн гарч болох вэ? Зовлонгоос ангижрахын арга замыг бол эрэлхийлж хайж байсан байдаг. Ингээд Бурхан багшийг одоо тэрхүү орчлонгийн одоо зовлонгоо таныг мэдхийг эрмэлзэх үед нь Бурхан багшийн аав нь бол тийм хаалттай хот байгуулад тэрхүү хоттой бол нөвдсөн ядуу өвчнөд хүмүүсийг тэр хот дотор бол хаалттай хот байлгаж Бурхан багшаас нууцлж Бурхан багшийг бол зөвхөн одоо хааны ордны дээр орчинд өсгөж ямар ч зовлонгүй аз жаргалтай хүчрхэг бүхий зүйлс нь одоо хангалуун байх ийм нөхцөл байдлыг бол үзүүлэхийг хичээж байсан. Нэгэн удаа бол хааны аг хүү гарч яваад тэрхүү хаалттай хотыг очиж үзсэн байдаг. Тэнд байсан нэгэн эмэгтэй Бурхан багшд маш их уурсаж чамайг төрснөөс болж бид бол энэ зовлонд унсан. Чиний эцэг чамайг одоо аз жаргалтай байлгахын тулд биднийг бол энэ хөө хаалттай хот дотор ингээд зовлонтой байдалд одоо унагсан юм аа. Чи бол одоо бидний хувьд бол хамгийн одоо үзэн ядагдах хүн юм аа гэж ингэж хэлсэн. Үүнээс бодоод Бурхан багш маш их одоо сэтгэлээр унаж ингээд Бурхан багш мөн өвдөж байгаа хүнийг одоо одын долж харсан өвөж өрөвдөж байгаа хүнийг одоо мөнх усыг танин мэдсэн. За тэгээд энэ орчлон ертөнцийн төр өчөөхөн төдийч жаргал байхгүй юм байна гэдгийг бол мэдээ Бурхан багш түүний учрыг болохоор бол гэрээс гарч ингээд тойм болж одоо явсан байдаг. Нэгэн өдөр Бурхан багш бол гэрээн орхон явсан. Ингээд бол Бурхан багш хутуудаан хугацаанд бол гэгэрлийг ирэлхийлээд хожим бол Бурхан багш гэгэрлийг олсныхаа дараа бол буцаж бол ордонд одоо ирээд номыг номлосон. Гэхдээ эргэж хизээч бол гэртээ ирээгүй. Ер нь бол хааны ордноос гарч явсан учраас Бурхан багш хизээж тэр ертөнцийн хүмүүний жаргал зэмлэлийг бол дахин бол тэрийг эргэж одоо харахыг бол хүсээгүй. Ингээ Бурхан багш төгсгийгээрээ номыг айлдаад урт удаан хугацаа өнгөрсний дараа бол өөрийнхөө ээжийг хаан байгааг өргөлж бодож байсан учраас ээжийн хаан төрснийг бол элт мэдлээрээ болгоогоод ингээ Бурхан багшийн ижээ Махамая хатан 33 тэнгэрийн оронд очиж төрчихсөн байгааг бол мэдсэн. Тэгээ тэнгэрийн оронд хэдийгээр аз жаргалтай сайхан байгаа ч гэсэн Бурханы одоо сургаал ном, гэгэрхийн ном сургаал байхгүй газар байгаа учраас дахин эргээд одоо буйнаа бараад бас одоо буян дороотож иргэн одоо зовлон тунах ийм нөхцөл байдал байгаа мэдээд Бурхан багш 33 тэнгэрийн оронд очиж ээжийн ачийг хариулахаар тэнд бол 45 хоногийн одоо хайлан хийсэн гэж ингэж одоо намтар төгтөн гардаг. Тэгээ Бурхан багш эргэн ирэхийг бол олон шавнар нь бол анан тэргүүтээ
бид хуйлгааныг эзэмсэн олон шавнарт нь бол дахин айлтгаж байсан. Ингээд бурхан багш эргээд 45 хоногийн дараа бол Замбатын оронд одоо морилоход бол тэнгэр нар бол сайхан шөхөрөөр дуу хөгжим дуурган ингээд бурхан багшийн шавнар бол маш их хүлээж одоо тасан авсан гэдэг. Энэ нь бол намрын одоо сүүл сарын 22-ны дүүчин тэр өдөр юм. Тэгээ дүүчин өдөр гэж байгаа. Яагаад дүүчин өдөр гэхтэй зэрэг бол дүүчин гэдэг бол их цаг, ажилласан цаг гэсэн. Тэр цаг хугацааг бол бурхан багш ажиллагдаад тэрхүү цаг хугацаанд явагдсан үйл өөрөө хүн мэдэж даган дуурайж хийхэд хүнд маш их ач тусыг өгдөг. Хүний сэтгэлд хүний гэгээрэлд их хэрэг тус болох учраас тэр цаг хугацааг бол тусгаалan тэмдэглэдэг ийм учиртай. Тэгэхээр үндсэндээ бол энэхүү эхийн ачийг хариултын цаа дутаа бол зөвхөн одоо өөрийн их төдий биш. Хүний одоо их мэд энэ олон амьтан бол хүнд бол олон төрөлтөн одоо хүнд ач тус болж өгч ирсэн. Хүний төрөл хязгааргүй учраас өөрийн одоо ижээ болж явсан, аав болж явсан, ач тусаа өгч ирсэн одоо олон амьтан бол зовлонд нөрөгдөөд олон янзын төрөл авсан байдаг. Тэдгээр бүгдийн тусын тулд төгс төгөлдөр гэгэрэлд хүрнэ гэдэг бол их хөлгөний шашны гол одоо агуулгын. За ялангуяа одоо бурхан багшийн одоо эзэмшсэн бодийн сэтгэл дэх сэтгэл бол их болсон 6 зүйлийн хамаг амьтны тусыг бүтээхээр зоригшуулсан тийм одоо сэтгэл байдаг. Тэгэхээр тэрхүү жанчужийн сэмгих буюу бодижита гэдэг сэтгэлийг үүсгэхийн тулд бол нин тэргүнд бол хоёр янзын одоо үдсийг бол эзэмшиж суралцдаг гэж хэлдэг. Түүний нэг нь бол Адишэ гигнээс дамжиж ирсэн 7 үе гишүүнд энэхүү одоо бодийн сэтгэлээ төрүүлэх арга юм. За түүний хамгийн ихэнд бол марш яваа гэх үе их гэж мэдэх гэж. Тэгэхээр бол өөрийн их мэд одоо амьтныг хайрлах, ижитэйгэн адилхан л одоо бодож чадах юм бол амьтныг хайрладаг. Тэгээд түүний ачийг хариулах, ачийг санах, тэгээд одоо асаргуун сэтгэл төрөх, нэгүсгэн сэтгэл төрөх. Тэгээд одоо олон амьтныг бүгдийг нь нэр нэгүсэх, нэгүсэнгүү compassion одоо төрөх хэрэгтэй. Түүний дараагаар үлэмж үзэх сэтгэл дараа, түүний дараа бодижита буюу амьтан бүгдийг нэгэн одоо үүтээ их хүн өөрөө харилж байгаа юм. Тийм энэчин сэтгэл төрж бай бурхны сэтгэл төрдөг байна л да. Тэгэхээр тэрхүү сэтгэлийг төрүүлэхийн тулд бурхан багшийг одоо даган сурч байгаа хүмүүс бол тэр сэтгэлийн эхлэл болгоод өөрийн эхийн ачийг одоо мэдэх тэр сэтгэлийн эхлэл болгохын тулд бурхан багш бол үлгэрлэж өөрийн одоо ээжийн ачийг хариулсан энэхүү одоо их цаг хугацаа энэхүү том үйл явдлыг бурхан багш түүхэндээ үлдээсэн. Түүгээр дамжаад одоо бидэн бол яг уу гэхээр тэр их мэд амьтныг хайрлах сэтгэлийг төрүүлэх. Тэгэхээр нин дэрүнд хүн бол өөрийн ижигээ бол өргөлж одоо хүндлэх, хайрлах, ижийнхэн ач тусыг бүтээгсэн гэдэг сэтгэл бол ямар ч хүний сэтгэл тэргүй хэл амьтанд хүртэл байдаг байна л да. Тэгэхээр түүгээр дамжиж түүний дараагаар бол олон амьтныг хайрлах сэтгэл төрдөг учраас энэ бурхан багшийн дүүчин өдрийг эхээс мэлсэн дүүчин өдрийг тэмдэглэдэг учиртай. Тэгэхээр тэмдэглэлт баяр гэхээс илүү үүний цаа талд бол хүний гэгээрэл төгс төгөлдөр амар амгаланд хүрэхэд хүний сэтгэлд маш том одоо өөрчлөлт хийх хандлагыг маш өөрөөр өөрчлөхийн тулд бол энэхүү ёслыг бол тэмдэглээд ёслын ардал дээр хүмүүс учир утгыг танин мэдгсэн хүнд мэдээллүүдийг өгдөг. Ийм учиртай. Тэгээд үүнийг бол одоо эхийн ачийг хариулсан дүүчин өдөр гэдэг нь халаа бавын дүүчин гэж бас хэлдэг. Энэ үгтэйгэн зэрэг тэнгэрээс одоо заларсан болсон өдөр юм аа гэж ингэж тэмдэглэдэг. Тэгэхээр бурханы одоо энэ шашны олон одоо дүүчин өдрүүд, бурханы зан үйлүүд энэ төр болвол дандаа цаанаа ямар нэгэн агуулгатай, ямар нэгэн одоо хүмүүжлийн ач холбогдолтой, ёс суртахууны ач холбогдолтой, мэдээллийн хувьд ач холбогдолтой, хүний сэтгэлд өөрчлөлт ороход, хүн өөрчлөгдөхөд зөв зөвтэй байхад хөтлөх, дагуулах, түнд үлгэр жишээ болох ийм ач холбогдолтой баярууд байдаг. Түүний нэг нь бол одоо энэ бурхан багшийн эхийн ачийг хариулсан энэхүү дүүчин өдөр юм. Энэ өдрийг ингээд тэмдэглээд бурхан шинтэй хүмүүс бол өглөө эрт босож төвчин сожин буюу нэг өдрийн одоо тэтгэн хариуцсан санварыг авах. За тэгээд бурханы сургаалыг үзэл судлах, цөөнхийдүүд хурал ном хурах, сүсгтэн олнууд бол эхийн ачийг хариулах ном сургаал тэргүүднийг унших. За тэгээд багш нараас одоо мэдлэгээ сайжруулж илдэх мэдээлэл номуудыг хүлээж авах. За тэгээд ижигээ баярлуулах. Нин дөрөнд бол бодиттой зүйл бол хүн өөрийнхөө ижийг баярлуулах. Тэгээд ижи аав нь бас тааллуулсан байх юм бол тэдгээрийнхэн өмнөөс одоо өөрөө нэгэн өдөр самаараа сахиж миний
баруун талд ижээ минь сууж байна. Зүүн талд аав минь сууж байна. Тэгээд миний ижээ аав болж болсон олон амьтан бүгдийг бид хариулаад тэгээд 16-3 цагийн бурхан бодис одоо нагуудын өмнө нэгэн өдөр бол тэр дээр задарч байсан бурхад бодисод архадаа нагууд хэрхэн яаж одоо сэтгэлийг үүсгэд нэг өдөр ёс суртахууны сахиж ингэж одоо ариун явдлаар замж байсныг би нэгэн өдөр ч гэсэн дууран одоо хийя гэд ингээд 8 зүйлийн одоо санварыг сахиад нэг өдөр сахиад ингээд одоо тэгчин сожин авдаг ёс байна. Цагаан хоол иддэг, буян хийдэг, мөргөл хийдэг. Тэгэхээр 40 өдөр хийсэн буян бол маш олон тоогоор харивждаг гэж ингэж үздэг. Тэгэхээр хүн өдөр бүхэн буяныг хийнэ гэдгээр ингээд цаг хугацаагүй болчдөг. Тэгэхээр яг тэр өдөр нь хийвэл хүн шамдаад юм хийдэг. Ер нь аливаа юмыг бол цаг хугацаатай тавих юм бол тэр хугацаанд нь хүн юм хийдэг. Тэгээд хугацаатай юмыг бол хүн бас амжуулахыг хичээдэг. Тэгэхээр бурханы номын сургаал ном бол дандаа тийм одоо их системтэй зөв зүйтэй арга замыг одоо хайсан бас их одоо уян хатан тийм хэлбэрээр хүний сэтгэлд одоо олон өөрчлөлт оруулахад зориулагдсан ийм зан үйлүүд байдаг, ийм номууд байдаг. Бяцлал бүтээлүүд ч гэсэн одоо дандаа ийм алхмаар хөгж дэвжих хүний тухайн үеийн нөхцөл байдал тааруулаад дараагийн одоо үе шатыг оруулах ийм номууд байдаг юм. За ингээд тэрхүү 8 одоо санварын тухайд хэлэх юм бол тэр бол нэг өдөр сахин. Тэгэхээр нэг өдөр сахиж хулгай хийхгүй, худал хийхгүй, амьтны амь таслахгүй байх, буруу гурслыг хийхгүй байх, цаг бусын эдээ идэхгүй байх. Цаг бусын эдээ идэхгүй гэдэг нь бол өдөрт одоо ганцхан удаа нэгэн суудал дээр одоо эдээ ундаг идэх, ус уухаас өөр одоо юм эргэж болохгүй байх. За тэгээд өндөр суудалд суухгүй байх. Их одоо эрдэнсийн одоо ирэх чулуу эрдэнэ төрс мөнгө алтан тэр удагаар хөрөхгүй байх. За тэгээд дуу хөгжим төргүүтэн сэтгэл хямруулдаг зүйлийг сонсохгүй байх, үнэртэн төрөхгүй байх, элдв янзын чимэг зүйлтийг одоо зөөхгүй байх. Тэргүүтээ ийм зүйлүүдийг бол захиад нэг өдрийг өнгөрөөдөг. Тэгээд дандаа буйны үүлийг одоо ингэ хийдэг. Тэгээд энэ бол маш ач тустай. Хүн бол нэг өдөр ингээд их сайхан хичээгээд ингээд дандаа буйны бодолтой, буйны сэтгэлтэй байгаа өргөдөө зэрэг хүнд бол маш гоё сэтгэл зүйн ариусл өгдөг. Тэр ариусл тэтгэн ариусхан самаардаг нь юу гэх вэ? Юуг тэтгэх вэ гэхээр буйныг тэтгэдэг. Буян гэдэг бол хүний сайн сайхан үйлийг хийсний үр дүнд нь цаана хадгалагдж яадаг нэг янзын одоо энерги гэж хэлж. Ер нь бол history түүх гэдэг шиг зөв зүйтэй байх юм бол тэр хүн зөв түүх үлддэг. Карма гэж хэлж байгаа. Үлийн үр гэдэг бол яг одоо байгалийн хуультай адилхан яг зарчим. Тэр бол ерөөсөө сайн хүн байна уу, муу хүн байна уу? Тэр нь хамаагүй яг л тухайн үйл үйлдэлээсээ хамаарат тэгээд тэр үр дүн зав тодорхой гарч идэг ийм зүйл байгаа. Тэгэхээр бол тэр үлийн үрийг бол бас сайн хуулийг бол дагахтай байгалийн хуультай адилхан, энергийн хуультай адилхан тийм яг л одоо зарчмаар явдаг. Тэр үлийн хуулийг бол даган мөрдөстэй. Үүнийг бол одоо хичээж 10 хар нөгөөлтөргүүднийг бол төвчих хэрэгтэй. Ийм учиртай юм байгаа. За тэгээд мөн одоо 40 өдрүүдээр бол бас хийсэн буян бол олон тоотой болдог гэж би хэлсэн. Тэр яагаад гэвэл яг хүн сэтгэлээ маш их хүчтэйгээр тэрийг анхаар төвлөрүүлж байгаа. Нэгэн өдөр тэрхүү одоо тэгчин сожин тэтгэн ариусхан санварыг одоо авснараа бол урд одоо бурхан багшийн үед хүн урт удаан хугацаанд нэгэн насандаа сахил санварыг сахиж байснаас илүү өнөө цагт энэ цөвөн цагт хүмүүс ёс суртахууны хэмжээ сахидгүй ёс суртахуун одоо маш дорой болсон сэтгэл санаа тогтворгүй болсон бүгд одоо тэр биеийн сэтгэлийн гимэнд ангижсан гэсэн санаа бодолж огт байхгүй болсон. Ийм үед бол нэгэн өдөр тэр хийснээр бол маш их буйныг хураана гэж. За тэгээд ариусгах гэдэг нь юу гэхээр нүгэл хилэнцээр ариусгах. Бид бол урд төрөлтөө энэ төрөлтөө ч гэсэн элдв янзын буруу муу зүйлийг өөрөө хийгээгүй ч гэсэн хүний хийсэн даган байсан хүний хийхэд бас төлөхөж оролцуулсан бусдын хийж байгаа муу зүйлийг дэмжсэн тэргүүтээ санаандгүйгээр ч хийсэн маш их нүглүүд байдаг байна л да. Тэгээ урд төрөлтөө хийсэн эдгээр муу нүглүүд бол бидний өөдлөг дэвшлиг сайн сайхан байх бүх одоо боломжуудыг бол дандаа хааж байдаг. Нэгсэндээ буруу түүх буруу одоо нэг нэртэй болцсон буруу нэг данстай болчихсон хүн бол бас тэгээд ингээд аливаа ажил үйл хөдөлмөргүй байдаг, хүн зонтой нийцсэн баг байдаг, итгэл үнэмшил хүн байгуулдагтай адилхан ер нь урд төрөлтөө хийцэн хүний нүгэл гэдэг бол энэ төрөлтөө хичнээн одоо сайн хичээгээд байсан ч гэсэн хүнд бол бас ингээд цаа дотгор болоод байдаг, өвчин зовлон болоод байдаг.
нас богино болдог, аюул осолт болдог, ядуу зүдүү байлгадаг. Элдв янзын одоо тийм процесс бол бас урд төрлийн тэр үйл үйлдэлээс бол хамааралтай гэж ингэж үздэг. Тэгэхээр тэдгэрийг бол ариусгах хэрэгтэй. Энэ насндаа ч гэсэн зөндөө муу нүглүүдийг хийсэн. Тэр бүгдийг бол ариусгадаг юм аа. Тэгэхээр ариусгахдаа бас ухаалаг аргыг олж олон өдөр баг багаар биш нэгэн одоо тийм өдөр нь бол маш олон дотоогоор нь маш их хүчтэй буйныг хийснээр олон нүглүүдийг ариусгах энэ тэр ийм одоо арга хэмжээлийг бол тэр тэтгэн ариусгах самаараар бол зааж зурж өгөөд хийлэгдэх ийм учиртай юм байнамаа.